iOS 16.5.1 апдейт гарсан байна. 16.5 дээр байгаа iPhone 10 дээр апдейтийн хэмжээ 189.9 МБ-тайгаар бол гарсан байна. За, үйлдвэрлэлийн системийн код нь 20F75-тайгаар бол гарсан гэж байна. За, тэгээд апдейт хийхээс өмнө сул зайн 35.47 ГБ байсан бол апдейт хийсний дараа 35.4 ГБ болсон байна. Энэ нь өмнөхөөсөө үйлдвэрлэлийн системийн код нь 0.7 ГБ-тайгаар илүү зайдалж байна гэсэн үг. За, энэ зайн дээр дотор нь бол нэг скриншот нь яг энэ зураг бол багтсан байгаа. Энэ хоёр зураг гэсэн үг. Энэхүү апдейт нь их онцлог болсон. За, энэ донглтой холбоотой засалт бол орж ирсэн 16.5.1 дээр. За, 16.5 дээр энэ донглыг ашиглахад бол ерөөсөө ажиллагаа болцсон бол асуудал бол байсан. За, Lightning to USB 3 камера адаптер гэж байгаа. Яг USB 3 буюу USB-A гэсэн үг. Яг энэ Apple албаны зардаг энэхүү донглыг ашиглаж байгаа хэрэглэгч нар 16.5 апдейт хийсний дараа бол ерөөсөө энэ донглын ажиллагаа бол ерөөсөө тэр чигтээ бол байхгүй болсон. За, тэгээд 16.5-ны гарснараа энэ асуудлыг бол шийдсэн байх нэ. Бид нарын сайн мэддэг хоёр цэгтэй апдейт учраас яг нүдэнд мэдгэдэггүй өөрчлөлт бол байхгүй. Дандаа кодны сайжруулалт болон баг фикс гэх мэт зүйлс бол орж ирсэн гэсэн үг. За, 16.5-ны хувьд бол яг орж ирсэн бэхээр kernel хэсэг дээр болон WebKit дээр орж ирсэн гэсэн үг. Kernel гэдэг нь бол чиний үйлдвэрлэлийн системийн яг аппликейшн бүрийн ард уншиж байгаа маш чухал кодны хэсэг тэрэн дээр сайжруулалт орж ирсэн гэж байна. Хоёр дахь хэсэг бол WebKit буюу интернетээр дамжуулж ашигладаг App Store ч юм уу iTunes Store ч юм уу тэр аппликейшнууд дээр бас ингээ кодны сайжруулалт ингээ орж ирсэн гэж байна. Үйлдвэрлэлийн систем болгон дээр бол яг benchmark оноог нь яриад байгаа. За, benchmark онооны хувьд 3 удаа яг батарей өндөр байхад л явуулахад 16.5-ийн хувьд single core score нь 926, multi core score нь 2272 гарсан байгаа. За, энэ бол өмнөх 16.5-тайгаар харьцуулахад энэ гар утсан дээр single core score-ийн хувьд бол мөн 5 оноо бага оноо авсан. Multi core score нь ч гэсэн бүр айгүй бага оноо авч таарсан. 2272 гээд өмнөхөөс 250 гарнаар бол бага оноо автаарсан. Тэгэхээр аль альнийхын хувьд ер нь бол бага оноо автаарсан айгүй таагүй мэдээ болж байна. Compute-ийн хувьд мөн адил батарей өндөр тохиолдолд 3 удаа явуулахад дундаж авсан тохиолдолтой тохиолдол нь 3970-аас гарсан. Энэ бол өмнөх 16.5-таар харьцуулахад мөн адил 4000 гарангаас нь доошлоод 3970-аас гарсан. Бас CPU хэсэг дээрч, компьютер хэсэг дээрч аль алин дээр ингээд оноо багтаагаар гарсан тааруу мэдээтэй болж байна. Үзэж байгаа яг та нарын дундаас аль хэдийн iOS 16.5.1 лөө апдейт хийсэн хэрэглэгч нар байвал та нарын ямар гар утсан дээр чинь батарей болон яг хурдны хувьд хэр байна гэдгийг бол комент секторээр та бусдаагаа бол үргэлж хуваалцаж байгаарай. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. iOS 16.6-гийн хувьд яг хөгжүүлэлтийн үйлдвэрлэлийн систем нь public beta 3 дээр явж байгаа. Яг эцсийн гарах олон нийт гарах хувилбар нь бол 7 сард бол гарчна гэж бол бодож байна. Apple-тэй холбоотой мэдээгээ үл яг нэг зүйл гарсан. Vision Pro бол сая танилцуулагдсан. Vision Pro яг яах вэ гэхээр ямар ч хамаагүй юм гадаргууг шууд юм touch маягаар ингэж ажилуулдаг бол болгоно гэсэн бол мэдээ бол гарсан. Өөр нэг тийм энэс өөр онцгийн гоё мэдээ бол нэг Apple-тэй холбоотой мэдээ бол гараагүй. Тэгээд ямарс энэ мэдээг сонсчоод би бол яг бас нэлээд ажиг санагдсан л та. Ингээд яг ямар ч хамаагүй юм дээр шууд ингээд touch шиг ажилуулна гэдэг бол үнэхээр бас цаг хугацаа өнгөрсөн янз бүрийн гоё технологи зөндөөл гарч байгаа. За, тэгээд тэр дунд бол ирээдүйд хэрвээ ийм зүйл яг үнэхээр Vision Pro дээр гараад үнэхээр сайн ажилтдаг байж ингээд таарад тийм үү. Тэгэх юм бол надад бол үнэхээр гоё санагдахаар бол санагдсан. Апдейт хийх нь зөв юм уу буруу юм уу гэж асууж байгаа. iOS 16.5-та харьцуулахад 16.5.1 нь батарейны хувьд 3 утсан дээр бол муу бол гарч байгаа. За, тэр дунд бол iPhone 14 Pro, энгийн iPhone 13, за тэгээ iPhone 12 гэсэн утаснууд дээр бол өмнөх 16.5-тайгаар харьцуулахад батарейны хувьд бол асуудалтай байна гэсэн үг юм а. Тэгэхээр энэ 3 утсыг яг хэрэгжилж байгаа хэрэглэгчдэр хэрвээ үзчихвэл бол 16.5.1 лөө апдейт битгийгээрээ 16.5 дээр бол үлдэрэй гэж бол зөвлөж байна. За, тэгээд үйл ажиллагааны хувьд бол надад бол гайгүй санагдаж байна. Угаасаа цаг хугацаа өнгөрөх тусам яг апдейт дэвшлэгдсэн ажиллагааны хувьд бол iOS-ийн хувьд бол сайжирч явдаг. Тэгээд удахгүй бүр 16.5 дээр ирсэн байна. 16.6 гарна. За, тэгээд тэрний дараа iOS 16.7 гарна. Тэр үед бол iOS 16 бол ерөнхийдөө бол аль болох хамгийн сайн хувилбар руу өгч ийн гэсэн үг юм аа. За, тэгээд нэг эргээд дуусахад бол яг iOS 16-ийн бүх батарейнууд дундаас хамгийн гайхалтай нь iOS 16.3 бол байж таарлаа.